dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50,000. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ баазар нэвтрүүлэг 11 дэх улирлынхаа шинэхэн дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За өнөөдрийн баазарын дугаар бол энэ улирлын 20 дахь дугаар бид та бүхэнд улирлын туршид 36 дугаарыг хүргэх хуваартай байгаа. За тэгээд 16 дугаар үлдсэн байна. Энэ 16 дугаарт бүх юм шийдэгдэх болно гэж бодохоор маш чухал үе. Ирчтэй. 14 ч үж магадгүй. Финал яаж сунах манахаас шалтгаалаад. Өнгөрсөн жил чинь нөгөө финал 7 дахь тоглолт гарцсан болохоор 36 дугаар бид нар хүргэсэн шүү дээ. За тэгээ энэ 7 хоног бол одоо яадаг 7 хоног юм бэ? Рекордын 7 хоног байлаа. Тэгээ энэ цаг үеэс эхлээд үргэлж яригдах үец энэ улирлыг яг онцолж яригдахаар team 7 хоног болсон хоёр маш том рекорд амжилт болсон энэ талаар мэдээж ярилцсан. Тэгээд OKC Denver-ийн тоглолтоор өнөөдрийн баазрыг эхлүүлцгээе. Энэ улирлын 3 туучаа. За тэгээд ер нь MVP-г шийдэж болох ийм тоглолт гэж яригдчихсэн. Яг үнэ. Тэгээ хамгийн чухал нь за Тандраас 6 тоглогч гэмтлийн тайланд нь байсан. Ер нь гарааны 3 байгаагүй. Денүрээс болохоор Пето Ватсон л байгаагүй. Ер нь бол бүх талаар Денүр давуутай тоглолт. Тэгж эхэлсэн. Оноо илүү явсан тий. Би тэгээд яг энэ тоглолтын нөгөө төгсгөл сүүлийн 4-р үеийг үзсэн байхгүй. 3 үеийн дараа зүгээр нөгөө аппликейшн утсан дээр ороод скорборд харсан чинь Джей Уильямс 20 доноо моногц явж исэн. Тэр нь Джей Табл алж байгаа юм байна да гэж бодсон. Тэгсэн чинь Джей Таб биш байсан. Джейлин Уильямс байсан. Нөгөө Вьетнам маань байсан. Вьетнам байсан. Тэгээ одоо энэ хоёр багч хоорондоо ойрхон 2 тоглолцлоо. Өнгөрсөн 7 хоногт нөгөө тоглолтыг ярьж ирсэн. Яагаад нөгөө Йокич серб занг хөдлөглөө гэдэг амар тоглолт. Энэ бас ялгаагүй. Ерөөсөө нэг тийм аль баг нь тасарсан юм байхгүй. Ер нь яг л бүр плей-офф шиг тэгж гоё хоорондоо энэ хоёр баг хоорондоо энэ үлрэл тоглолоо. Денүр эхний үеийг л тэр 12 доноо илүү болол тэгээ буцаад байруулсан. Тэгээд Шейч сүултээ ч бүр робч байлээ дээ. Ястаа алдахгүй довтолж байсан. За тэгээ Шей нөгөө 126 тоглолт дараалан 20-с дээш оноор авсан гэдэг рекорд энэ тоглолтын дээр яг 126 болсон. Тэнцэж ирсэн Will Chamberlain-тэй. Араас нь Бостонтой их тоглолтын дээр эвдэх боломж гарсан байгаа. Тэгээ Йокич Шей хоёр хоёулаа л бүр яг MVP дүрсэлдэж байгаа гэдгийг харуулсан тийм тоглолт. Йокич бол трипл даблаа хийдгээ хийцэн. 7 хоногт бүр нэг үйлрэлт хэдэн удаа трипл дабл хийснээрээ бүх цаг үеийн бас нэг рекордыг эзэмшиж байгаа. 4 үйлрэл дараалал 25-аас дээш трипл дабл хийсэн тий. Тэгээд 30-20 аравтай трипл даблыг сүүлийн 50 жилд Йокич 10 удаа NBA бусад бүх тоглолт нийлээд 6 удаа модаа гэсэн юмнууд бас эвдээд яваад байгаа шүү дээ. Тэгэхгүй юм шиг рекорд. За тэгээд энэ сэтгэл хоёр маш шидэлт. Амар шидэлт. Одоо Шей бол жишээ нь 3-аас ер нь нэг тэгж олон шиддэг тоглогч биш шүү дээ. Тий. Ихэнх оноо нь ер нь дундын зайнаас л авдаг. Тэгсэн энэ дээр би бүр 3 шидчихээр нь гайхсан тэгсэн тэгээд шидэлт нь үнэхээр гайхмаар орсон. За тэгээд энэ хоёрын та ямар учиртай гэж бодож байна та нар? Хоёр дахь MVP-г авчлаа андуудаа гэж байгаа. Авъя гэж байгаа тийм баг. Тэр болчтой үү? Тийм л ах. Тэгээд гол нь энэ тоглолтын дараа ш Бостны эсрэг хийсэн тоглолт дээр бүх цаг үеийн рекордыг бол ингээд албан ёсоор энэ баасан гаргаас эхлээд эзэмшиж эхэллээ. 127 тоглолт дараалаад 20-с дээш оноо авсан. Одоо энэ орчин цагийн тоглогчдыг бодохоор за Жорданыг ч орхий бүр. Дурант л 72 байсан байгаа байхгүй юу? Энэ л амар хэцүү рекорд байсан байгаа шүү дээ. Одоо Дурант чи ямар хэмжээний оноо авах ч билээ. Тэгэхэд тэр 126-г эвдэнэ гэдэг бол Шей угаасаа тэгээд өөрийгөө зүгээр хүлээн зөвшөөрүүлэх үз ийм статистик болж юм л доо. Тэгээ нөгөө өнгөрсөн 7 хоногт ярьж ирсэн эвдэгдэхэд амар хэцүү статистик амжилтуудаа ихэнхийн баг Will Chamberlain эзэмшиж байгаа байхгүй юу. Тэгээ одоо хүртэл эн чинь бүр хэдэн жил өнгөрч байгаа тогт эвдэгдэг. Өөрөө өөрсөлдсөн байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энэ тийм зүйлүүд бүр амар Will-ийн 62 63 он оны тэр улиралд 50 оноо дунджилдаг жил мэл байгаа шүү дээ.
Тэр бол бүр утгагүй байхгүй юу? Одоо тэр 100 оноо авдаг 62 онд 61-ээс 62 онд чинь 50 оноо дунжилсан байгаа шүү дээ. Удирдлагын дунд чинь тийм. Удирдлагын дундаж оноо шүү дээ. Оскар Робертс бол гоё л харагдчихна одоо цагийн нэр дундаас. Трибл дабл ч юм бас тий. Оскар Робертс. Тэгээ чинь зүгээр нэг юм авиас гэхээсээ илүү бас юм одоо нэг шинэ энэ цуврал яавал зогсох боломжтой вэ гэхлээр нэг тоглолтод гарчаад дундаас нь шагаагаад алиг ишгээд ч юм уу гимтэл бэртэл аваад ч юм чинь туслан жоод гарчих юм бол зогсож шүү дээ. Тийм чинь нэг юм тухайн тоглолтуудад 127 тоглолтод жишээ өөрийгөө би болон сэтгэл зүйд нойр хоолмол бүх юм ингээд яг тохируулаад аягүй сайн бэлдэж чаддаг тамирч байгаа. Тэр нь нөгөө талаас бас харуулчихсан юм л да. багхан ч гэсэн аз Тийм. чинь гимтэл чинь бас нэг тийм тодорхой хэмжээний аз байна шүү дээ. Яг үнэ. Гимтэхгүй байна гэдэг чинь. Цай газар дороос гэж дээ. Тий. Одоо тэгээд энэ дараалан гэдэг нь л өөрөө гайхамшигтай байгаа юм л да. 20-с дээш оног нөгөө Леброны аимшигтай рекорд бол бүр утгагүй шүү дээ. 10-аас дээш үү? Тий 10-аас дээш оног 200 зүйд. 20-с дээш оногных чинь Леброных чинь бас нэг 400 500 жилөө байдаг шүү дээ. Тэгээ дараалал болохоос. Тий дараалал болохоос биш. Нийтдээ гэсэн үг. За тэгээд хоёр дахь MVP-гээ ер нь баг авах хууцсан. Тэгээ энэ амжилтаараа барыг л авчиж байгаа юм шиг. Тэгээ сая Одоо ер нь маргах юм байхгүй сте. Тэгээд Мармаар байгаа хүн байхгүй сте. 127 нэг маргалмаар гэлж шүү дээ. 127 дахь рекордод Би ямар сонирхдаг шүү. 127 дахь рекордод тогтоодод тоглолтын дээр Бостон дээр эн чинь бас нэг баазар маягийн шийдэл хийчихэж байгаа шүү дээ. Тэгсэн. Тий. Тийм. Энэ лоонч ингээд баг 2 юм цаг дуусах мөчөд амар класс шийдэл хийгээд хойж авчиж байгаа юм. Энэ одоо ESPN-ий чансаа л да. Магадлал л да. Ер нь хамгийн таардаг зөв магадлал шүү дээ. Энэ яг Америкт нөгөө odds гэж гаргаад байдаг. Тэрнийг нь одоо хувь руу шилжүүлээд бодонгууд ийм хөвтэй байгаа юм бэл. 89 хөвтэй болчихсон. Ер нь тэгээ тодорхой болчихж байгаа Яг юм нөгөө сте. одоо Уг нь хардаа Vegas Center дээр ч юм уу мөрийн тавигчдаас боломжийн л тооцоолж байгаа гэсэн үг шүү дээ. 14 хоногийн өмнө бол энэ юу бол нэг 60% байсан SJ-ийнх. Йокчих 30% байсан. Тэгсэн одоо бүр ингээд баг 90% болчихлоо л доо тий. Тэгээ одоо Wemby, Cade, Brown, Luka гэсэн тоглогч нар уг нь ард нь байгаа юм. Тэгсэн тэгээд Гимтлээсээ эргэж ирээд угаасаа амар ажиллалтаа сүүлж яг энэ Денвер Бостны эсрэг хоёр тоглолтын ассистент дандаа 14 мөрөв. нөгөө гимтсэн үед нь энэ нөгөө 65 тоглолтынхоо тоогд авч чадахгүй юм биш үсттэй гэдэг яриа байснаас үүдээд ард нь байсан хүмүүсийн хувь нэлээд өндөр байсан байхгүй. Тэгсэн. Одоо Cade, JB хоёрых бол нэлээд өндөр байсан байхгүй. Тэгсэн чи одоо ингээд гимтлээсээ ирээд одоо энэ тоглолт өмжлөгөө тоглолцлоо. Дээр нь одоо дахиад 6 тоглолт өнжих ирэх байгаад байгаа шүү дээ шийд чинь. Тэгээ одоо 20 хүрхгүй тоглолт үлдчихсэн. 17-8 тоглолт. Одоо 15 болчихсон баг. Одоо баг зөв нэг өнжөөд нэг тоглоод яваад ах 65-аа гүйцчихгүйц байгаа байхгүй. Тийм. Тэгээ энэ хоёрын тоглолтууд гой болоод байгаа юм нэ. Яг үндэ Денвер OKC-тэй плей-оффт тааруул хэцүү биш үү? гэж бодохгүй юм. OKC-дөө хэцүү. Гэтэ ер нь Денверт одоо ер нь яг асуудал OKC хэцүү гэж юу? Юу вэ? Денверт хэцүү юм шүү. Өөр юм байна. Денверт хэцүү гэж байна. Тэрийг ойлгоод би албаа. Одоо хүртлөө ерөөсө хөлөө зөвшөөрөхгүй байна тий. Денвер эвгүй. Плей-офф чал өөр баг болоо гараад ирд юм аа. Гэ одоо энэ дасгалжуулагчд нь жоохон асуудал байгаа юм шиг санагдахгүй л байна уу? Үгүй. Тийм. Би бол Денверээс мөнхөд айдаг өө. Гэхдээ ер нь Йокич бас 29 баг тэр чигээр л айж Йокич чи яач магадгүй. Өнгөрсөн жил тийм бүрэлдэхүүнтэй 7 тоглолт хүргэсэн баг штэ. Тэгэхээр юу Нөө зүгээр яг тэр нь хожно гэж одоо 100% итгэлтэй хэлэхэд хэцүү. Энэ хоёр ч юм бол ер нь 50 шүү дээ. Хэрвээ Тэгээ нэг одоогийн Денвер бол асуудалтай л биш үү? тий. Магадлал ярих юм бол та нар дээр илүү магадлал байгаа. Хожим магадлал. Одоо 55 45 ч юм уу тий. Тийм. 60 40 ч юм уу тий. Тэр нэр санал нийж нь болоо энэ ятал. Спурстэй шал өөр яриа тий. Яг та нар Денвер хоёр яах вэ? Зүгээр ер нь Денверт үнэхээр ямар ч асуудал байхгүй энэ чигтээ плей-оффт аюултай хэвээрээ л гэж юу? Тий өөр. Денвер зүгээр одоо ойр асуудалтай байгаа нь гимтлэл байна л да. Ер нь бол Чи болохоор ингэж гимтлээсээ ирж байгаа хүмүүс нь ирсэн шүү дээ. Гэтэ ингээд нэг юм хоёрхан тоглолт дараалж хожоол нэг 2 3-аараа хожигдоол тэгэл Йокич нэг багаа тасгалжуулаад байгаа юм шиг харагдаал. Дэвид Адлман чинь нэг тийм жоохон яг үндэ плей-оффт амар муу дасгалжуулагч байх юм шүү. Одоо энэ Денвер эсрэг тоглолтод биш үү те. Та нарын амар бүрэлдэхүүн сул байхад заавал хожих ёстой тоглолт байхгүй юу? Яг үндэ гарааныхан тоглогчдоос SJS бусдаар бол гол 3 гараанд байхгүй, Хартенштейн байхгүй, Чет байхгүй үед Денвер заавал хожих ёстой хаа дасгалжуулагч нь амар муу байсан юм шиг санагдаад байхгүй юу? Үгүй. Тэр дасгалжуулагчийн яг ийм бохгүй. Одоо нөгөө нэг ийм топ төвчний аврагын өрсөлдөөнд яригдж байгаа MVP-г өрсөлдөөнд яригдж байгаа нэг ийм хоёр багийн талаар хоёр
амар одоо цаг үеийн хоёр тоглогчийн талаар бид нар яриад байна шүү дээ. Denver, OKC тэгээд Jokic, Shai гэдэг юм уу. Энд чинь талбай дээр дасгалжуулагчаас үл хамаарч өөрсдөө гаргаж байгаа шийдвэр бараг 85-аас дээш хүртэл явж байгаа шүү. Дасгалжуулагч бол нэг тоотой үеийн завсарлага аваад яг тухайн моментод л нэг гацаанаас гарах маягтай л юм ярьж байгаа шүү дээ. За одоо энэ манай болохоо болчлаа. Айл энэ ингээд даваад л үсгэд энийг ингээд хийе. Бус үедний чинь нэг тоглогчдын л нэг тухайн үеийн шийдвэрүүдээс шалтгаалж байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэдэг нь би зүгээр OKC-г бол аврагах магадлал мэдээж хамгийн өндөртэй баг хിവэрэл байгаа. Энэ жил одоо өөр баг аврагын цом өргөтөл энэ баг хамгийн сүүлийн аврагууд шүү дээ. Энэ багийг хоцсон баг гараагүй гэсэн үг шүү дээ аврагын цомын төлөө хөтлөн. Тэгэхээр нэг 60-40%-тай бол илүү байх нь байгаа. Зүгээр гэхдээ яг сайн яг Denver бол холонгийн дад ормоор юм байна. Denver бол нэг дасгалжуулагч нь муу ч юм уу. Цаад хожих хэвэл да Denver. Тийм бол биш. 3 тоглогч байхгүй тий. Тийм би ерөөсөө OKC-гийн талаар яриаггүй, Denver-ийн талаар яриад байгаа байхгүй юу? Заавал хожих ёстой байсан бүрэлдэхүүнтэй баг нь яг энэ тоглолтын дээр бол Denver байсан. Дасгалжуулагч нь жоохон муу гэдэг өнцгөөс ингээд нэг юм яриад нь штэ. Одоо Denver-ийг бид нар аврагын төвшөнд ярьж ивэл ийм хөнгөн үед нь OKC-г заавал энэ тоглолтын дээр яг хожих ёстой байсан байхгүй юу? Яг нь SG-ийн тэр сүүлийн шийдэлт гоё байсан л та. Нөгөө талаас нь орохооргүйгээр хожих байсан байхгүй тий. Бид нар NBA байгаа 30 багт хуваагдж байгаа 450 шилдэг тоглогчийн тухай л ярих хэрэгтэй байхгүй. Нэг хүн байхгүй бол дараагийнх нь хүн байж л байгаа. Ажил тоглох нь. Одоо Чет байхгүй, Айсиа Хардерстен байхгүй тоглолт нь Jalen Williams 29 он авсан л байна шүү дээ. Тэгээ холонгийн хэлэх гээд байгаа нь болохоор юм байл да. Яг нөө Denver ч өөрөө дээд төвшөнд одоо тий. Таандар бас дээд төвшөнд байгаа шүү дээ. Одоо яг нэг төрүүлэх үү гэсэн. Тим байгаа нөх, тим хоёр баг 3 тоглогч нь байхгүй хожих хэрэгтэй байхгүй. Үнэ. Энд дээр 100 санал хэлж. Тийм MVP-ийн төлөө чухал шийдвэр гаргах ёстой зөвөө зөв тийм. Ийм бүрэлдэхүүнтэй байх муу. Тэгэхээр яг зөв эндээс багт. Дүгнэлт хэлэхэд Denver бол таандаас арай дутуу гэдэг нь бол харагдаж байгаа байхгүй юм. Гэтэ плей-офф өөрөө. За дараагийн сэдв рүүгээ шилжээд нэгээр гараад дөрөөр гараад хоёрдугаар шин таарчаас. Minnesota Timberwolves 2 тоглосон. Тэгээ Minnesota бас асуудал байна шүү. Үнэхээр том асуудал энэ багт байна шүү. Үнэхээр орон гарan байна. Гобер бүр амар бага ер нь шүүмжлээд байна лээ. Тэр тоглолтын дараах хэвлэлийн хурал нь. Гобер тэг өөрөө асуудал нь шүү дээ яг үндэ. Шүүгчдтэй бид одоо ингэж байгаа юм байна л да. Шүүгчдтэй айгүй их маргаалтай бид нарт ингэцэнгүү тэгцэнгүү гэдэг асуудлыг өөрсдөөсөө хайхгүй гаднаас хайгаад байна мэн гэдэг тийм ярилцлага өгсөн байсан Гобер. Зөв л дөө Гобер хэлж байгаа чи зөв өөрсдөөсөө хайх хэрэгтэй хамгийн их тийм. Би бол Месод ингэ шараад байна. Конли байхгүй болсон тийм. Холбогчгүй болсон. Өнгөрсөн үеийн Конли байсан шүү дээ. Тэгсэн. Кондо ч оноо авдгүй ч гэсэн зохион байгуулалт болсон санагдаад байна л Месод. Энтони Эдвардс нь холбогч болчихоор ч тэгээд хэцүү. Харин тийм. Эдвардс ч тоглохын юм уушаас яг найруулах. Тэгээд Конлыг явуулангуудаа буцаагаад авсан шүү дээ уг нь. Одоо нь тэнгүүт нөгөө одоо эн чинь хиддэг Конли билээ. Тэгээ ашиглахгүй болчихж байгаа байхгүй. Бараг төвшөрж байгаа Конли. Тэгэхээр чи одоо хэцүү. Угаасаа одоо Конлигоос юм хүлээлтгүй болчихж байгаа шүү. Найруулга дутаад байлээ шараад байна. Месод одоо өнгөрсөн жилээс харьцуулбал. Уг нь их зөв юм хийсэн юм аа. Конлого явуулангуудаа Досумог авчираад тэгээ Конлыг очоод гэрээгээ худалдаж аваад чөлөөтэйгээд болонгууд нь буцаагаад аваад ирсэн шүү дээ. Досумог бол нэлээд тоглуулаад байгаа шүү. Досумог чи сэлгэнээс уг нь хөөрхөн үзчихсэн байхгүй. Тэгэл яг гарааны холбогчгүй нь мэдэгдээд байгаа байхгүй. Одоо аант амир докторгүй байна л да. Эхний хагас махсыг 3 оноотой дуусгаад талбай дээр 18 минут байгаа юм. 3 оноотой амт дуусах тоглогчийг мөн биш үсттэй. Одоо за 5-3-аас ингэж асуучих. Энэ тоглолтын үр дүнгийг харахгүй байжгаад аль нь яг хожих ёстой юм шиг. Миннесота. Тэгүн гурт шал өөр болчиход байна. Одоо Clippers нь бүр яг юм контентер баг шиг тоглодог болчоод байна шүү дээ. Одоо тэгээ арай яг тийм байгаа зү. Түрүүний OKC Denver-тэй чинь нөхцөл байдал нь адилхан байгаа зү. Харин тийм. Хожих ёстой баг нь Миннесота. Тэнд Denver тэгтээ хожихгүй. Тэгээ тэр энэ нөхцөл байдал адилхан шүү. Тэр хоёр багийн хувьд л. Тий, багийн хувьд өөр. Багийн хувьд өөрлөлтөө зүгээр яг нөхцөл байдал нь одоо бүрэлдэхүүн нь Миннесота илүү юу? Тэгтээ хожихгүй. Гэтэ яг энэ чинь нөгөө талаас Clippers нэг тийм муу баг бас биш байгаад байгаа шүү дээ. Өдөртөө 6-21 гэж ихлүүлснээс хойш хамгийн өндөр форм болчихсон баг шүү дээ. 32 хэдлээ. Тэгээ чинь нөгөө нэг хожлон 50% та тэнцээд ирж байсан шүү дээ. Хоёулаа 50% тоглолтын дээр. Тэгэхээр чинь тэр чинь амар нөхсөн байгаа хөөхгүй. 21 хожигдсан байсан баг шүү дээ. 30 хожил. Одоо ер нь бид нар нөгөө сүүл заанга OKC явж ирсэн аа баахан гэмтлүүд ирээд тэнгуут Spurs одоо жишээ нь бүтэн сар хожигдохгүй яваад ингээд тэгсэн мөртлөө барьж чадаагүй шүү дээ. OKC гүйцэж чадаагүй. Тэнгуут тэр хоёрын чинь баг ард амжилтаараа загсаавал Clippers явж байгаа байхгүй.
Тийм амар олон хоцсон байгаа. Тэгээд яг нэг хоёр юм давхцчлаа л да. Нэг Нямбагийн таад хэлээд байгаа гэсэн үнэн л байгаа юм л да. Найруулагчгүй учраас зарим тоглолтуудад алж чадчих гал. Одоо нэг тоглолтоос нь шалтгаалаа тий. Нэг өрсөлдөгчөөсөн ч юм уу. Тэгээд зарим тоглолтууд болохоор нэг бөмбөгийн хурал байхгүй болонгууд зарцаал ингээл унаал. Тэнгүүд ингээ үлрэлчихсэн ингээ явж гингууд яг унж байгаа хэсэг дээрээ амар байгаа формтой багта таарчингууд бас ингэж ийм ярианы сэдв гаргаад байна. Эсвэргээр Клиперс нь өөрөө угаасаа энэ Кавай чинь бүр дийлдэхгүй. Бараг MVP шиг статистик үзүүлж 45 он авсан. Энэ тоглолтын дээр. Тэгээ ер нь сүүлийн энэ 5 тоглолтыг харах юм бол 32 оноод унжилж байгаа байхгүй. Гол нь тэгээд тэр нөгөө индексийн тэгээд талбай дээр нэмэх 18. Тэр ч амар гоос тий. Ер нь Clippers амар хамгаалттай. Яг нөгөө өнгөрсөн үйлрэлийг дандаа топ 10 хамгаалттай байсан шүү дээ. Одоо ер нь буцаад яг тэр Clippers-ийн хамгаалт. Тийм Clippers ер нь баг 2 үйлрэл дараалж ингэж байгаа юм шүү. Тийм. Өнгөрсөн жил үйлрэлийн төгсгөл бас амар болсон шүү дээ. Хамгаалт нь. Тэгээд энэ үйлрэлийг арайд энэ дүмөө эхлүүлсэн тулдаа л ингэж яваад байгаа болохоос биш. Зүгээр удирлыг нэг дундаж эхлүүлчихэд одоо ингэж тоглож байгаагаар харах юм бол баг энэ топ 4-т байж ах баг болчиход байна. Өдөр 6-21 биш нэг 15 хожилттай гараад ирсэн байсан бол энэ чинь топ 4-т байхаар байгаа байхгүй юу? Одоо баг хожил нь 45 руу төгссөн явж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэ одоо за 7-оор юм уу 8-аар гараад бас л Spurs OKC-тэйгээ бодохоор. Тийм тэгэхээр жоох ирээдүгөө. Гэтэ яг одоо тэгээд бас нэг 20 арай өрөхгүй тоглолт байна. Энэ хугацаанд Clippers өөрсдөө үнэхээр бүр хожигдохгүй яваад байвал багхан ч гэсэн 6 руу орох боломж бол байгаа. Тэгээ Garland-та ерөөсө хожигдоогүй байна. Матур нь айгүй гоё байна. Энэ 7 хоногт нэг зодоо хийгээд таньсан. Clippers гоё нөө. Гэтэ плей-оффт яг сая хулангийн хэлдгээр тэгээд 7-оор гарахаар тэгээд нөгөө 2 мангасын амд очоод тэгээд дуусгал баг л та. Гэтэ 7-оор гараач гэж яг 7-оор гарах нь ч бас баттай бас биш л байна л да. Плей-ины тоглолтын дээр бас юу ч болоо. Нэг тоглолт юм. Гэтэ плей баг ер нь гарчих واخа. Тийм. Phoenix-тэй, Warriors-тэй тэгээ Portland уу баг. Тийм. Энэ дөрвөл үстэй. Энэ дөрвөл ба. Тэгээд энэ дөрвийг энэ нөгөө гурвыгаа бол нухчихтайгаа баг л та Clippers чинь. Тийм 7-8 дээр байлаа гэж бодоход ямар ч 2 дараач хожигдохгүй. Тийм. За муугаар бодоход 8-аар гарна. 8-аар гарна. Гарахын явдал байна. Санс Clippers 2 ер нь 7-8-аар гарч байгаа. Гэтэ яах вэ? Warriors ч өөр амар хэцүү. Нөгөө Steph ч хүрээд ирнэ. Бас нэг плейнд чинь. Тэгэхээр бас эвгүй Warriors ч ганц тоглолтын дээр болвол бас юу ч болж магадгүй байхгүй. Амтгүй. Тэр холын юм тэр үед ярий дөө. За. За San Antonio Spurs, Houston Rockets. За Техасын 2 баг тулсан. Гэтэ энэ дээр Спурсыг ч одоо юу ярих вэ? 7 хоног болгонд яригдчихээн. Зүгээр шүүмжлэх ёстой гэх юм уу те? Тэр нэг баг нь Хьюстон болж өөрчилж байна л да. Тэг ер нь бүр үнэхээр болохоо байчлаа те. Нэг тийм Rockets нөгөө холбогчгүйгийн хөдөлгөөний тал анзаарагдаад ярьж л байсан сэдв. Одоо Ванлитгүйгийн сул тал нь яг одоо гарч байгаа байхгүй. За яг хөө ингээд нэг удирдлын ихэнд ингэж юм тэгээд урт үлрэлт холбогчгүй хэр удаа явах бол гэжсэн тэгэл. Сүүлийн 10 тоглолтонд 4 хожигдсон, 6 хожигдсон л байна. Тэгтээ гайгүй байгаа шүү дээ. Одоо 3 дээр юм өнөөдрийн байдлаар тийм. Өнөөдрийн байдлаар 3 л та. Тэгтээ одоо баг өрнөгийн 3-аас 6 ч адилхан амжилттай болчихлоо шүү дээ. Сүүлийн 7 тоглолт дараалсан хожлахгүй хожигдол тэгээд гурт одоо Steven Adams ер нь гинцнээс хойш бүр үлрэл нь дууссан шүү дээ. Тэгээд нэг юм өндөр бүрэлдэхүүн улирлын ихэнд ашиглаад. Гэтэ одоо яригддаг байсан одоо ч мэдхгүй. Сүүлийн 10 тоглолтын жишээ нь Хьюстоныг харах юм бол хоцсон багууд нь угаасаа л Хьюстон хожихоор багууд байхгүй юу? За Portland, Pelicans. Яг үнэ. Тэгснээ Вашингтон. Тийм. Тэгэхээр чин яаж Торонто хамгийн гайгүй нь Торонто хоцсон баг. Тийм ээ. Тэгэхээр чин угаасаа энэ багийн сая хожлын чанарыг яриул энэ чинь бас ярих юмтай байхгүй. Энэ дээр ч угаасаа тэгээд Вемби ч утгыг алдуулсан л дөө. Тэгээд энэ Spurs ч угаасаа 2 дугаар сард хамгийн амар формт 11 тэг байсан баг дунд нь ганцхан хожигдсон явж байсан юм зү. Хожигдсон багууд нь болохоор жишээ нь Steph Curry хожигдсон шүү дээ. Тийм. Тийм. Тэгээ бүр амар тэгээ Spurs хожигдож байгаа. Denver-ийг угаасаа дийлээгүй. Тэгээ Miami-д хожигдсон. Сүүлийн одоо ингээ 10 дунд чинь хэдэл 5 хожигдлын сайн л багууд байгаа. Тийм ээ. Гэтэ за одоо ингээд сүүлийн үеийн тоглолтуудад өнгөрсөн жилийн шингүүн харагдаж байна уу?
Шингүүнийг харин одоо сүүлийн үед маш их шүүмжил дагуулж ирж байна. Угаасаа тэгэхээр байгаа. Одоо сүүлд Kendrick Perkins ингэж одоо хошгинж ярьж байгаа байхгүй энэ зүгээр товчлоод бичсэн байгаа. Уртаар юу гэж хэлсэн бэ гэхээр шингүүн довтлогоо нь бол гоё тоглогчоо. Өөрөө тэгтээ Baby Yoke гэдэг очиндоо дургу юм шиг байлээ. Тэгэхээр би чам шинэ хоч өгье. Хамгаалтаас ч болоод сонирхол тэг гэдэг хоч өгмөр байна гэсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хамгаалах сонирхол энэ тоглогчид тэг гэж нэрлсэн байлээ. Гэтэ өнгөрсөн жил шингүү юм байгаагүй. Ер нь. Одоо тэгэл яг гიშгэл байгаагүй. энэ формыг ингэж хадгалж явна гэдэг чинь л өөрөө ямар хэцүү зүгээр хоёрхан удирдлагын дотор бас жишээ нэг харж болж шít. Одоо KD шингүү хоёр нэг тоглолтод нийлээд 21 оноо авсан байсан. Нэг тоглолтод ч тийм хоёулаа оролцоо тоглоод. Шингүү яг удирдлыг их хайтах эхлүүлж Тэгсэн ирсэн. сайн эхлүүлсэн. Тийм ер нь одоо зун чинь нэг Евробаскет маск гэдэг нилээн цөмөрж орж ирээд одоо нэг жоохон ядралт мадралт залхах ер нь нэг бие сэтгэл зүйн унах нь таарч иж магадгүй. Дээр нь энэ холбогчгүйгээс бол талтай. Харин тийм. Яг үнэ. Шингүүнээр явж байгаа шүү дээ. Яг үнэндээ бол. Одоо яг үнэндээ хүчлээ Дамин Томсон холбогчсоор тоглож чадахгүй л байгаа байхгүй. Улирлын ихэнд нөгөө Европын авар шалруулах тэмцээнд айгүй финал хүртэл тоглолоо амар сайн тоглолцсон. Тэгээ тэр форумтойгоо амар гоё орж ирж ийсэн аа. Одоо яг ядраад байгаа юм болов уу? Тэгээ одоо яг энэ сүүлд Спорс тожигдсон тоглолтын дээр жишээ нь яг өөдөөс нь довтлоход 24 оноо алдсан байгаа байхгүй. 16 удаа өөдөөс нь довтлоод 11 довтлогоо нь амжилттай болсон. Тэгээд блок хийгээгүй, бөмбөг таслаагүй. Талбайд 27 минут тоглосон. Тэгээ нэг довтлогоо тутамд 176 оноо алдсан байгаа байхгүй. Тэгээ тийм юм байт юм уу бог яг одоо жишээ нь ингээд нэг юм амралтгүй хоёр үлрэл ингээд дамнаад явж мовчгоор ер нь тэгэн шүү дээ. жоохон унах юм байна тий. Би яд сэтгэл зүйд тий. Тиймгүй юм байна. Би бол тийм л одоо. Одоо тэгээ нэг тоглолтоор дундчлаад үзэнгүүт 176 оноо нэг довтлогоо тутамд алдсан. Хьюстны хувьд Хьюстны тоглогч 2014 оноос хойш хамгийн доод үзүүлэлтийг үзүүлсэн. Ийм хамгаалтын хамгийн муу үзүүлэлт байгаа байхгүй. Нэг товтлогооч нэг хамгаалт тутам гэсэн үг шүү дээ тий. Тэгээ одоо эсрэг багийнх нь нэг довтлогоо тутамдаа 176 оноо алдсан байгаа. Ямар нэг оноо алдаад шүү дээ. Тий. Одоо тэгээ Амин Томсныг ингээл холбогчоор ашиглаад тэгээ яг плей-оффт Амин Томсон шиг холбогчтой тоглохоор чинь Одоо яг буцаад нөгөө Миннесота чинь адилхан асуудал нь Хьюстон байгаа байхгүй. А тэгтээ яг үлрэл хоёр нэг ялгаатай миний зүгээр анзаардаг нэг ялгаатай юм байгаад байдیں۔ Зүгээр. Тэгтээ энэ үнэн гэсэн үг биш дээ. Зүгээр өөрөөхөө л үнсгий хэлэх. Улирал бол яг ингээ нэг юм тогтсон хідэн хөвлбөр баг болгоно нэг юм 10 тоглолтын циклд энэ хөвлбөрүүдийг давтны энэ хамгаалт хөвлбөрүүдийг давтан ч гэдэг юм ингээд явдаг байхгүй юу? А плей-офф ч болохоор за яг тухайн баг зориулсан хөвлбөрүүд яваад эхэлчихнэ. Тэгээд нэг тийм айхтар нэг тийм хамгаалтын ротейшн энэ төр чинь бол плей-офф ч олон тоглоод ирэхээр ингээд сүүл рүүгээ яг нэг эсрэг нэг хамгаалт нэр тулдаг байхгүй юу? Нөгөө хөдлөөний хөрөл мэдрээд эхэлж штэ тэр чинь одоо бар болохоор ингээд зүг болохоор ингээд өөрөө болгон тоглолтын үзэл өөдөөс нь тоглоод бол тэгэхээр нэг нуруулаг багт бас даваа тал үүсэх магадaltaй. Уг нь бол. Тийм. Тэгэл болоод юм би. Эцсийн бүлэгтэй холбогч хамгийн Ер нь хэрэгтэй л дээ. Зүгээр яг бисаа жоох хүүснэг жоох өмөрч ярих гэдэг шүү дээ. Гэхдээ яг гол нь нөгөө 41-25 гэсэн яг амжилттай яг энэ өрөндийн нэг юм 3-аас 6 дугаар байрны хооронд хөрсөлтүүн чинь амар байгаа байхгүй. Одоо хідэр гарах чинь айгүй чухал. Одоо энэ сүүлийн 10 эдгийн тоглолтоо сайн хийхгүй л болвол ёстой нөгөө доошлол нөгөө Макс аванд орж ирсэн спортсууд харуул. Одоо гол нь Хьюстон хамгийн чухал үе дээр Хьюстон Миннесота 2 хамгийн чухал үе дээр жоохон юм нэг орон гарan тоглолоо дагаан л хамгийн муу байгаа байхгүй юу? Тийм. Болохгүй юм. А түүнээс биш 3-т яваад байгаа өнөөдөр харахад Хьюстоныг муулахааргүй. Яг үнэндээ. Тоон одоо амжилтыг харуул. Гэхдээ яг үзүүлж байгаа тоглолтын агуулгаараа тэгээд үлдэж байгаа тоглолтын тоо бусад одоо яг тэр 3 дугаар байрыг булаах гээд өрсөлдөж байгаа багуудын тоглолтыг харахаар Хьюстон жишээ нь унах аюул боддоор нүүрлэлсэн байгаа тоххой доошоо. За маань жоохон сэргээд авах одоо нэг чимээг өгөхөөс байгаа явдлыг гэсэн талаар ярилцъя гэж. Яг ярих юмаа ингээд төвлөрөөд байж юм л та. Саяны кейстэй хэлэхэд одоо Хьюстон Миннесота найруулагч байхгүй гэдэг байгаа шүү дээ олон хүчтэй. Алекс мурд биш. Яа. Дүүр найруулагч. Ах шууд дараагийн сэдвүүд шууд амар холбож орлоо. Харьцуулт ярих юм бол маш манай төв байхгүй би байх. ах За нэг сэсрэг яаж тоглосон? Нэг сэсрэг яаж тоглоо тэгээ танаа. Одоо яах нэгс яах те. Нэг ч муу баг дөө тий. Алекс жижигдэн л дээ. Юу ярьж байгаа бэ? Нэг ч бас сайн байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гол энэ тоглолт Леброн. Яг үүндээ маань 2-3 баг л хожигдчиход байгаа шүү дээ. Денвер, Денвер, Сан Антонио, Океси. 3 хожигдчиход. Тэгээ Бостонд бас алуулдаг л да.
Тэгээ Бостондоос нэг мессеж өгчихэд. Ами. Тэгээ энэ өдөр бодохоор Миннесотаг бол 3 нухацаа. Хожицоо. Йоркийг ямарчсан ингээ нэг хожичлаа. Одоо Хьюстонтэй 2 тоглоно. Тийм. Хьюстонс яг 2 тоглолтоос нэг нь хожиж болох л та. Тийм, боломжтой байхгүй. Хоёулыг нь очиж бол тээ. Хоёулын ч хожих боломжтой шүү дээ. Энд дээр тэгээд Манай одоо тэгээ билав төгөөд бас төвлөрөөд эхэлж л шүү дээ бас. Хөрхөн тээ. Гэхдээ одоо энэ тоглолтын дээр нэг урчган сайн холбогч нар 3 байна гэдэг байгаа хэрнээ яг тэгж бол тоглоогүй. Ассист нь 23-20 байна. Гэхдээ юу гэдэг найруулна гэдэг чинь зүгээр зөвхөн ассист биш л дээ. Тоглолтыг ингэж контролдох гэсэн үг л дээ. Бөмбөг хуваарлах, тоглолтын темпод. Яг тэгээ хоцсон. Тэгээ гол нь энэний асуудал нь юунд байгаа вэ гэхээр нөгөө LeBron байхгүй учраас амжилт нь яригдал эхэллээ. Одоо нэг Монголд бид дөрүүл яриад байгаа биш шүү. Одоо энэ сэдвээр яг айгаад байдаг болчиход. Леброн одоо ингээд Леброн гол Лекс гэж хожоод шүү дээ. 12 мөр тий. плей-офф тожихгүй л. Леброн гол Лекс билав дөрөв яах юм. Тожихгүй л дээ. Тийш. Энэ асуулт чухал шүү дээ. За ингээд сэдвийг Хаш зүгээр энэ хариултаа. яг хөө тийм юм тийм хөл. Бодтууд тийм шүү дээ. Плей-оффт LeBron Lakers нэг багтаага ингээд 7 тоглоод ирэхээр угаасаа хожихгүй байхгүй. Юу ч хожих үндэслэх байхгүй. Яг хөө LeBron-той тоглохоор яагаад байгаа юм бэ гэхээр угаасаа л одоо баг энэ сүүл дугаар дээр дандаа ярьдаг. Хамгаалт нь нөгөө 40 настай хүн чинь тэгээд энэ Лука чинь тэгээд Ривс чинь энэ нэг биеийнхаа жижигээ шалтгаалаад энэ гурав чинь хамт байхаар оноо л алдаад байна л 5 үний 3 ног хамгаалах болчгоор чинь 60 үн хамгаалах. Нэг нь наснаас авч хамгаалж чадахгүй. нэг нь угаасаа хөдөлгөөнөөсөө болж чинь нэг нь биенээсээ болж. Тэгтээ яг Нэг нь хүслээсээ ч юм уу те баг. Лукаг бас энэ дэр өмөрөх боломжтой. Юу гэвэл Лука холбогч байхгүй. Тий. Бөмбөнгээд бариад очоо найруулаад ингээд 30 Хамгийн хачаал авч 10 амжилт өгөөл тэрээр самбар авч ир гэдэг нь яг одоо яг тоглохоор тэр чигт нь ингээд өдөрчиж байгаа юм. Тэгээ дээр нь эсрэг багийнх чинь хамгийн сайн хамгаалагч өрдөр чинь шахаж хамгаалж. Байнга шахсан хамгаалт. Лукагаас одоо хамгаалт хүсэхвэл үнэхээр бас нэг талаас өрөөсгөл. Яг зөв Лукаг ингээд би хэдэж үл ярьж ирсэн. Тулгаатай жилөө. Jordan Kobe хамгаалдаг штэ гэдэг. Jordan Kobe ерөөс өөртөө Лукагийн тоглолт. Тийм шүү дээ. Jordan Kobe ерөөс зоо давуулж авчираад өөртөө бөмбөг авч тоглолдог юм шиг. Алуу шахаж авд юм уу эсвэл те. Нэм хагастлбаа тоглолдог хүмүүс байхгүй. Тэгээ буцаж ирээ хамгаалахад чи шал өөр процесс. Лука энэ чи бүтэн заалж авчираад холбоо дамжуулт өгөөд ингээд айгүй олон ажил хийж байгаа. Ер нь эхнээс бөмбөг гаргаснаас эхлээд тэр тоглолтоо дуусна Лука байн бөмбөгөнд хөвж байгаа байхгүй. Чам руу өгчөө чи тогломооргүй ч юм ингээд гацаанд орчих юм буцааж аваад дахиж ийшээ аваачаад ингээд байн 10 секунд заалаа. Амар ингэж 30 гарсан дундаж онооны дундчтай ямар ч онооны дундч нь 25-аас дээш байдаг. Тэгээд 10 ассист ингээ самбар байнга авдаг ийм олон талт довтлооны ийм арга барилтай ер нь ийм багийн номер 1 лидер хүн. Одоо ингээ бодсон л яригдэн шүү дээ. Steam Nash төгөж очих юм шүү дээ. Нэш оноо Лука төхгүй. Тийм төхгүй. Гэтэ саяны боогийнхаа хэлдэг тэр бөмбөг эзэмшдэг. Лука өмөрх энэ гэхдээ бод дүр байхгүй ер нь бол. За тэгээд яагаад энэ нэг LeBron-гүйгээр амжилттай байгаад одоо 12 болчихлоо. Тэгэнгүүт яагаад энэ яриа гараад ирнэ гэхээр зүгээр энэ тооноос л болж байгаа юм л дээ энэ статистикаас. Лука Ривс хоёр хамт байх үед довтлогоо супер байгаа. Хамгаалалт нь бас 108.8 гэдэг тун боломж. Тэгээд net рейтинг нэмэх 16.9. Лука LeBronтай хамт байхаар хамгаалалт нь яаж унж байгааг хардаа 121.4 хамгийн муу. Одоо энэ хамгаалтын үзүүлэлт оноо тоон их байх тусам муу болно шүү дээ. Довтлогоон тоон их байх тусам сайн. Тэгээд net рейтинг хас 3.5. LeBron Reeves-тэй болохоор бас Лукатай байгаа юм шиг ер нь ойролцоо. Тэгээ бас хасах үзүүлэлттэй. Гуруулаа хамт байхаар за ямар ч байсан нэг нэмэх үзүүлэлт. Оноо аваад байгаа. Энэ дээр зүгээр яг энэ нөгөө бод дүнийг л 41 настай хүний хамгаалт угаасаа ойлгомжтой. Тэр нь бол энэ бодит амьдралын одоо байгалийн үнэ шүү дээ. Тэгэхээр LeBron өөрөө тоглохыг сонгоод тоглож байгаа учраас мэдээж энэ шүүмж бол байнга даа. Уус дагахаас шүү арахгүй бодит дүн. Шүүмжлэл гэж одоо яаж байгаа шүү дээ. Тэгэхдээ Филовд LeBronтой юу, LeBron-гүй юу гэдэг бол маш ойлгомжтой зүйл энэ бол. Плей-офф эхлэхээр тэгтээ хамгаалт бүр амар болчдөг тийм. Үгүй плей-офф эхлэхээр тоглож удаашчдаг байхгүй. Одоо ингээд үлэлээ тоглож ингээд бижигнэл те. Тийм. Аснаа Монголыг хүртэл анзарч байгаа шүү. Удаашч байгаа плей-офф ингээд ирээд. илүү нямбал болчихж байгаа юм л да. Тэрэнд яг LeBron-д ачаал нь хамаг багасна гэсэн үг байхгүй юу? Тэгж ингээд бижигнэл байхгүй те. Ямар ч гэсэн маргааш дээнэртэй тоглоно.
Маасгаар гарна 8:30-аас. Яг шүүмж ярих юм бол эйтэн бол одоо яг сайн хамгаалж явах хэрэгтэй хүмүүс аахгүй юу? Чимүүр энэ төр бол. Тийм үстэй. Тийм. За өрөвдийн хүснэгтэй хараад ярилцъя. Одоо ер нь багууд нэг тийм хин хинтэвэ гэдэг хан арай харагдах болоогүй тэгтээ тий. Сүүлийн Болог энэ баг Эндийнх сүүлийн тоглолтуудаар л ер нь баг гарах байх та. 16 гэдэг чи за Spurs Love 16, OKC 17. бус нь 16 юм шүү. Ер нь нэг 16 7 л үлдсэн юм шүү. нэг өнгөрсөн 7 хоног хамгийн гайгүй хуваартай багууд дунд байсан санагдаад ах юм. Хуваар нь яг 15-д дундаж байсан. Тэгсөө. Тий, дундуур байсан. Дундуур байсан. Тэгэхээр яг нэг сайн ч муу ч биш л гэсэн үг. Ер нь боломжийн. Санс бас ойрхон л шүү дээ. Харин тий, Санс ч ойрхон байгаа байхгүй гол нь. Сансын тэгээ нэг уур амьсгалын хувьд ч гоё яваад байгаа Тэгээ гол нь Данс тэр Дилэн Брукс нь гимтчдэг энэ багтаа ямар муу нөлөөчлөлтөө. Түүнээс Дилэн Брукс байсан бол Санс бас хожоод яваад байвал яваад хаар л байсан. Тэгээ Гэлиберс тэгээд 7-8 гарах боломж өндөр биш шүү дээ. Тэ 8 дээр юм чи 2 тоглолт хийсэн шүү дээ. Тэгчихсэн ч дахиад нэг тоглолт талбай дээр тэ. Гэтэ 8 дээр бичигдэж дуусаад Феникстэйгээ ганц тоглолтын дээр хожиж магадгүй байхгүй. 7-оос гарч болох юм. Тийм. Тэгээд Спурс яманд очихгүй тайлбар. Тий, Спурс дээр бол. Тэр Спурс OKC 2 бол одоо нэгэнд гүйцэтгэхээс өнгөрсөн. Тий. Угаасаа 1-2. Хоорондоо л харин үлдэж байгаа энэ нэг 16-7 тоглолтоор шалтгаалж байраа солих нь уу яах нь. За баарагч нэг солихгүй ёсоор дуусч магадгүй. OKC ч одоо тэгээд гимтлүүд нь буцаад гайгүй болоод тоглоод эхлүүлж тэгээд Тэгээ одоо нэг Джейд ороод ирээд бол улам лаялтаад шүү дээ. Тэгээд за одоо тэр гол нь 3-аас 6 дугаар байрын 4 баг л. Тэр л их сонирхолтой болчихлоо. Сүүлийн 16 тоглолт. Тэр 3-аас 6-гийн плей-оффын 1-р шатнд одоо эдгээр байрлалаа яаж сольсон бай хамаагүй өрсөлдөөнөөс айгүй сонирхолтой болох юм. тий яг үнэ. 1-2-оор гарч байгаа байхгүй шүү дээ. тий 1-2 1-2-оор гарч байгаа өрөөг бол ихний шатаа бол намхан гарчна. Амархан гарчна. 2 дугаар шатаал одоо тэгэл хөссөн үсээгөө бодно шүү дээ. Тийм л юм байна. Тэр 6 нэг 3-аас 6 хүртэл 4 баг бол хоорондоо таарах нь ойлгомжтой яварцсан. Тэр яаж таарах вэ? Одоо би энэсээ зогтаан юм болно. Одоо манайхан сая тэр нэг сая манай Монголын лиг дээр багууд ингээл сүүлийн тоглолтод тооцоолол зөв шүү. Уусаа хийх гэж байгаа юм. Уусаа л энэ чинь NBA-д ч хийдэг юм шүү дээ. Тэрийг нэг шүүмжлээлсэн шүү дээ. Чи NBA болтол одоо шүүмжгүй юм гэж байхгүй. Тэгээ тэрийг нэлсэн чинь намайг бас нэлээд шүүмжилсэн. За энэ хүрээд хэсэг хугацаанд завсарлаа эргэж эрэхтэй энэ 7 хоногийн бас нэгэн супер рекорд тэмдэглэлээр ярилцсанаа. Бадрын ивент тэтгэгч хамтдаа төрүүлж чалгааны нийтлэл групп. Эргэн тавтамаар л үзэгчтэй баазар та бүхэнд энэ удирлын 20 дахь дугаараа хүргэж байгаа. За үргэлжлүүлэн Miami Heat болон Washington Wizards-ийн тоглолтын таймыг хүлээн авч үзцгээе. Тэгээ бүгдийг мэдэж байгаачлан хэдэн жилийн дараа эвдэгдэж байгаа рекордыг 2006 оноос хойш 62 оноос хойш 80-аас дээш оноо авсан 2 дахь тоглогч л болж шүү дээ. За тэгээ гол нь яаж авсныг сайн харъя. Нэг үед 31 л дээ. 31 оноо. Аха. Тэрэн дээр л өөрт нь ер нь нэг 60 70 руу явчих боломж байна гэж харагдаал. Тэгээд 60 70 гараад ирэнгүүт цаашаа 80 харагдчихж байгаа л та. Тэгээ уг нь хөрхий 70 сая энэ 7 хоног жингоо балбууллаа хөрхий. Харин тийм ээ яасан хэцүү юм байж таа. Юм үзээ. Амжилт гаргаж болтгүй юм шиг. 79 оноо авчаад одоо алдаа ихе болчихоо гэж багийнхан хэлсэн байл л дээ. Бүр тэр амны хайрцаг уншигдаад харагдсан имжлэг явж исэн. Тэс нөгөөд нь очиж алдаа хийгээ тэгээд бэм бөмбөө өгөөд тэгээд ер нь хүний амьдралд эн чинь нэг л тохиох. Тийм шүү дээ. Тэндээ энийг бол би ёстой одоо би Кобигийн фэн. Гэхдээ би энийг бол хизээч буруу гэж бодохгүй. Энд чинь байн байтхаа өөр хинч байсан 79 ононд хүрчүүл за 81 болгоё гэж хинч бодно. 81 болчвол эвдчихээ. Дахиад 2 оноо авчихсан гэж хинч бодно. Тийм. Энэ зөвөр Вашингтоны хамгаалтыг бол бас энэ авсан оноонд нь харалтаа нэг тийм амархан авцсан байхгүй байхгүй. Тэгээ сүүлдээ 4-р үе бүтэн 2-3 хамгаалагч авчихсан шүү. Тэгээ өөрөө хэлсэн байл л дээ. Вашингтоны цэцгэлжуулагч сая бүр сүүлд тэгээ төвчээр алдаал ярих шиг болно дээ хэвлэлийн уралдад. Ууртаагаар тийм. Вашингтоны цэцгэлжуулагч тэгээ наваа бүтэн 3 үе ингээ оноо аваад ах чинь ерөөсөө давхар хамгаалт хийгээгүй шүү дээ. Би нэгэн эсрэг нэг тоглоал оноо авсан шүү дээ. Тийм. Тэгээд 4-р үеийн төгсгөл дээр л над дээр алдаа хий зогсоосон шүү дээ гэж хэлж байгаа байхгүй. Үнэн шүү дээ. Тийм. Гэхдээ тэгээд ер нь чичирсэн байсан ч яадгийн. Тэг чадчихсан шүү дээ болно.
Чичрээд 83 оноо авах хэцүү шүү дээ. Зүг шүү дээ. Тэгээ тэр 40 эдэн чөлөө шийддэг яалчгүй үнэхээр алдаа Яалчгүй нэг алдаа юм бэ. Дандаа алдаа байгаад байна. Гэхдээ биш дээ ингэсэн. За би одоо 2006 онд сакс үздэгээс учраас мэдэхгүй байна. Хэдтэй ч хөвгт явсан. Гэхдээ заяо Кобигийн тэр 81 оноо бол бас айгүй энэ тоглолтын хажууд нэг арай гоё үн цэнтэй юм байл шүү яалтчгүй. Тэгэхээр тэрэн дээр л асуудал байгаад байна. Тэгэхээр яг тоглолт нь Коби ч юм болохоор нэг юм алаантай тоглолт оноо дутуу мутуу нөхцөл байдлаас өөр сонголтгүй нөхцөл байдал довтлцоор гоо тэр чинь 80-ыг авч байгаа шүү. Эхний хагас чи 14 оноо дутуу дуустдаг байхгүй Лекс. 62 оноо. Тэгээд яг үүндээ баймын хажууд ч гэсэн Майамигийн гарааны 4 тоглогч нь байгаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Энд чи 62 оноогоор Леброныг үүсэж байгаа шүү дээ. Тий, Майамигийн рекордыг үүсэж байгаа байхгүй. Тэгээ гол хүч болсон юм ихтэй ээж Уилсон. Байж энэ дабл. 4 секунд суусан байлоо. Сүүлд 83 авчаад шууд суухад 4 секунд үлдсэн байсан юм шиг байлаа шүү дээ. Тэгээ нөгөө спортро дасгалжуулагчийг хийсэн зүйлс нь бас гоё ясаа. Уул нь ийм хүн ер нь биш үсттэй. Нэг тоглогчийг бүр ингэж амар төгөлөх хүн биш. Гэхдээ бас Адибаяд зориулаад ер нь ер нь болчоор юм байна өнөөдөр гээд. Энэ гэхдээ хамгийн амар нэг самбрын тоглогч байхгүй тий. Тийм. Одоо бид нар жишээ нь за шиддэг юм биш байхгүй. Кобиг 81 оноо авсны дараа тийм үү. Эсвэл одоо хизээч эвдэгдэхгүй дээ, хэцүү дээ гэж нэг хэсэг боддог байсан рекордууд байна шүү дээ. Одоо тэр трипл даблын рекорд ч гэсэн. Тэнгүүт Вестбрук яасан бэлээ те. Одоо Йокич яаж байгаа вэ? Тэнгүүт эн чинь ингээ боломжтой байна гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэнгүүт бид нар тэнчэнээс үүдээд за тэгвэл хэн боломжтой юм? Хэн хамгийн хийхэд ойрхон гэж нэг яриа гарч байгаа шүү дээ. Тэрэн дээр гол нь баймын нэр хизээч баймын нэр дүрдэгдэхгүй байхгүй. Санаанд орохооргүй хүнлэл авчиж байгаа юм. Гэхдээ таад бол боломжтой гэж боддог байсан юм. Би бол бүр огт боломжгүй л гэж боддог байсан. Одоо яг энэ сүүлийн би чинь таадыг бодвол нэг сүүлийн хэдэн жил сакс үзэж байгаа хүн байгаа тийм. Тэгэн гурт сүүлийн хэдэн жилийн саксан бөмбөгт энэ ямар ч боломжгүй надад бол харагддаг байсан. Одоо тэгээ 100 хийдэж штэ удахгүй тэгэл. 100 бол бүр боломжгүй шүү дээ. Гэхдээ одоо энэ 3-аас ингэж их шиддэг нөхцөл дээр бол харин боломж нь 101 оноо авах штэ одоо нэг тоглож. Вэмби. Вэмби гэхдээ бас магадгүй шүү. Тэр бол. Вэмби бол нэг юу хийх ах. Тэгээ Бэмиг бол зэрэг загт тийм. Одоо тэр Америкаар хүрэхэд өчнөө шүүмжлүүллээ. Юм үзэг өгүүлгэн хүн тэгээд зүгээр тэр Вашингтоны хамгаалалт. Зүгээр л Кобигийн фэнүүд л тэгээд байгаа. Би бол Кобигийн фэн штэ. Сараа замгүйгүй штэ. Тэгээ чи бол тэгээд бүр нэг юм чамтай адилхан Кобигийн гисэн хэрнээ Кобигоос өөр юм одоо данкын шүтлэг хөтөлбөршөрдөг фэнүүд байдаг байхгүй танаа фэнүүд дунд. Тэд нар чинь бүр ингээд Кобиг нэг бүгжөөр ч юм уу нэг юмар ингээд оноогоор ч юм уу давж байгаа юм болоо нэг үүсгэн амар лайтай. Яг гоо тэгээ цаг хугацаа явна. Бэми 83-ыг л яриад хоёрт ярьж л эхэлнэ. Одоо ингэж 10 жилийн дараа жишээ нь юу гэдэг нэг 10 жилийн хоёр хүүхэд эмбэд орчин цагт хамгийн өндөр оноо авч ирсэн хүн хин гэхэд Бэм гараад ирэх байхгүй. Тэгээд тэр чинь яаж авсан чухал биш шүү дээ. Тэгэл болох шүү дээ. За одоо тэгээд Google-тгэл гараад ирж байна. Юм юу болсныг одоо өргөжлүүлээд харъя. За ингээд яварцсан вилт вилтээр тоглохгүй 78 73 72 ч гэж. Лука одоо тэр Эмбитийн 70 оноог авч ирснийг би бол санаж байна. Спурсын эсрэг билүү? Вембигийн эсрэг ч билүү? Эмбитийн 70 оноо чинь тийм шүү дээ. Тэр мөрийг үзэл би баг шок болчихсон байхгүй. Тэр Лукагийн үзэгчтэй 73 шүү, 78 биш. Манай график чанд орсон юм шүү. Тэгээд Лука ч бас хэдэн минут тоглолоо. Хугацаа үлдсэн санагдаад байна. Тийм төгөлдсөн бохоо. 46 хэд мэд тоглосон баха. 46 мэд тоглолоо. Гэтэ энэ нэрсийг харахад л ер нь ойлгомжтой байна шүү дээ. Тий, ямар нэрнүүд байна? Энэ донд Бэм байна гэж хизээч хийж. Одоо энэ харанда бид нар нөгөө яагаад боломжтой доо гэж 100 оноог бас бодоод эхэлсэн гэхээр одоо 1962 оны тэр 100 онооноос хойш жишээ нэгээд 70-аас дээш оноог 62-оос 16 жилийн дараа анх удаа жишээ авсан байгаа байхгүй юу? Тийм. 70 оноог. За тэгээд тэрнээс хойш 94 он тэгээ бүр 2000 он гараад тэгсэн одоо сүүлийн жилүүдийг чи хардаа болаа 23 24 онуудад 71 оноог жишээ нийт жилээр 4 мөр биш байгаа байхгүй юу? Тэгээ энэ донд чи шидэгч нар айгүй их байна шүү дээ. Гэтэл Бэм юу вэ? Тэгэхээр ингэж 3-аас их шиддэг хүмүүст бол боломжтой байхгүй 100 оноо бол. За вилт 48 минут тоглосон юм. Энд гэхдээ вилтийнхийг 48 гэдэг нь тухайн нөгөө минутыг хэмждэггүй байсан баха. Зүгээр л суугаагүй гэсэн үг л баг л та. Тэгээ 100 оноо авсан. Тэр тоглолтын дээр бас 25 самбар авсан байгаа. Тэгээд тухайн үед стил блокийг угаасаа тоолж эхлэегүй байсан цаг үе. Статистикт бүртгэж 62 он болохоор 63 довтолж исэн байлээ. Вилт бол ер нь шийдсэн л байсан юм. Тий.
гэхдээ хамгийн аимшигт нэр 100 оноо авсан удирлынхаа эхний тоглолтын дээр 50 нийт он авсан байлаа. Тэр удирдал нь угаасаа бүр утгагүй юм. 50 оноо дунжсан үстэй. Тий. 50 оноо дунжлах гэж юу гэсэн чинь. Тэгээ эн чинь бараг 40-30 самбартай тоглолт хүртэл байгаа. Тий. Тэгээ 32 торгуу шидэд Вилт 28-ыг хийсэн байгаа. Гайхалтай нөө. Яг Бэмиг зүгээр яагаад шүүмжлээд байгаа юм гэхээр 43 торгуу шидсэнд нь амар хүмүүс шүүмжлээд ээл л дээ. Нарггүй л дээ. Яг нь чинь дөрвийн төгсгөл рүү нэг баг шиддэг. Одоо яг Амга бит хоёрын тайлбарсан тоглолт яг энэ тоглолтоо зэрэгцсэн шүү дээ. 42 тооны Бостон. Багаараа 43 торгуу шидсэн байхгүй. Хоёр баг нийлээд хийдэг. тоглолтын турш тий. 43 торгуул хоёр баг нийлээж шидэж байгаа байхгүй. Тэгэхэд эн чинь нэг хүн 43 ганцаараа шидэж байгаад энэ нь угаасаа жоохон шүүмжлүүлэх асуудал болж байгаа юм л да. Тэр хиний Бэмиг хамгаалж ирсэн тэр юуны нөхөр лхгүй. Вашингтоны нөхөр. Ер нь л Вашингтоны л өөрсдийнх нь баггүй да. Тийм. Яг Саар маар бол одоо яг Саарыг одоо яг тэгж хэлэх хэрэгтэй хаа. Бүх цаг үеийн хамгийн муу драфтын Хүү хамгаалахгүй бол очиод оноо аваад нь шүү дээ. Урд нь. Чи ойлоо тоглоход би ч хамгаалахгүй оруулаад тэгээд аваад нь шүү дээ. Аваад нь Аваад шүү нь шүү дээ. Чигд өөрийг толгойд орж ирээ за 40 50 маяг бол яг тийм сэдэлтэй л болцсон байхгүй. Бэмиг юус айгүй муу хамгаалдаг. Нэгдүгээр өдөр 30 гараад явчихаар чинь хүн тийм сэтэл орж ирж л таарна шүү дээ. Тухайн өдөр бас нөө жоохон шидэлтэй өдөр таарцсан дээ Бэмиг 3-аас 7 молоо ийцээ. За ер нь явъя гэдэг чигтэй. Ер нь Вашингтоны муу гэх ер нь бол. Бэм өөрөө бол нэг 81 очоод зогсчихъя гэж бас бодсон юм шиг байгаа. Тэр багийнхандаа хэлж байгаагаас нь харахад одоо алдаа хийх болоо. Өөрөө санаа зовсон юм шиг. Тэгсэн юм шиг байгаа. Тэгээд яг сүүлд нөгөө өөртөө нь бөмбөг ирсэн. Тэгээ нөгөө талбай дээрээ тоглож байгаа. Яжжэтэл. Гэхдээ нөгөөдөл урагшаа шахацсан. Тэр чинь Бэм руу аваад Бэм аваад хоёрын хүн ирэхээс өмнө шидэх гээд уг нь эргээд шидэх гэсэн чинь нэг хажуудлаас нэг амтаа орж ирээ биеийг яаж хантаа хийчих жоох. Тэгээ хоёр даргуур шидэх байна. Тэгээд KD Rockets яг тоглож дуусаад Бэм өнөдөр 83 оноо авсан та мэддэг өдөртөрийг асуусан чинь KD бүр шок. Оо юу ид боломжтой юу гэдэг гой гой юм болсон. Тэгээ Эми Удака болохоор жоохон шүүмжилсэн байсан тийм. Ер нь гэхдээ юм л боллоо. Гэтэ яг шүүмжлүүлээд байгаа шалтгаан яг нөгөө түрүүний торгол. Kobe Lakers Торонтогийн тоглолтын жишээ нь ингээд өрнөлийг харуул. Эхний хагас 14 оноо Lakers дутуу. 2 дугаар үе дээр, өвшөө 3 дугаар үе дээр 20 оноо илүү авдаг баха Lakers. Тэгэж оноог ерөнхийдөө Lakers нэг 10 хүрэхгүй онооны тэргүүлэлтэд 4 дугаар үе рүү ороод тэгээд 4 дугаар үе дээр оноо ингээ Kobe дийлдэхгүй байсараа тасраад 122 104-оор дуустдаг. Гэтэ гол нь яг наач байхгүй чи ийм сайн санаж шít ийм олон жилийн өмнөх тоглолтыг би бол яг зүгээр Kobe яаж 81 оноо авсан ингээд саяхан таймыг үзсэн болохоор мэдээд байгаа. Тэгин гурт Бэми энэ 83 оноог дараа нь хүн ингээд санагдахаар хэмжээний бас яг биш гэдг нь бол ялчгүй. Угаасаа 4 дугаар эхлэхэд 20 оноо тасарсан тоглолт. Тэрэн дээр тэгээ Бэмиг байлгаад асна л шүүмжил байхгүй да. За энд хүрээд Бэми талаар яриа. Гэтэ гайхамшигтай орчин энэ хүсээд ч авахгүй шүү. Хэцүү. За Бостон 7 хоногт OKC-ийн талбайд зурчилсан. Тэгээд Tatum-ыг бол амрахаар шийдсэн тэр нь ч тэгээд зөв байсан баха. Дүгэн Дорт менежмент гэсэн шүү дээ. Тэр аимшигтай. Дортоос Tatum-ыг хамгаалж одоо тоглохгүй гэж байгаа шүү дээ. Манайх ер нь гэхдээ нэг тийм ёроо юм хийдэн шүү. Синжи нийжнүүд нь доор гэхдээ Tatum-гүү Бостон талбай дээр нь гэхэд амар үдсэн шүү дээ. Юу би бол энэ хоёрыг үнэхээр финалд уулзах байхаа уулзаасаа гэж мөрөөдөж байгаа. Тоглолтоос шалтгаалгүй одоо нэвтрүүлгийн төгсгөлд бас харуулъя. Тэрэн дээр ер нь бол нөхцөл байдал нэлээ юм өөр болцсон байлээ шүү. Энэ тоглолтоос ч бас нөлөөсөн. Тэгээ гол нь JB-гийн заа гардаг те. JB-г хөөдөг талбайг орхиогүй бол бүр гоё. Би тэгтээ JB-г яа тийм амар уурлаад шүүгчүүд дайраадсэн бол шүүгчтэй яг нэг тийм нэг хувийн нэг үг хэллэгийн маргаан бас Кристиан тоглолт биш шүү дээ. Энэ мөн шүү дээ. Тэр чинь өмнөх тоглолт Сан Антонит гэдэг. Тийм. Энэ биш. Энэ дээр бол тоглосон шүү. Үгүй энэ дээр бүгдөө гарсан мэт. Үгүй энэ дээр байгаа. Энэ дээр байна тэр арахгүй юу? Энэ дээр байгаа. Энэ дээр өвдөг дуусгасан. Спорс эсрэг. Спорс эсрэг. 20 оноо бараг. Амгаалт яг нөгөө тайлбарлаж ирсэн болохоор тэрийг яг сайн санаа. Гэтэ энэ дээр одоо Tatum-гүү за яг нөгөө талаас бас ингээ J-Dub гүч гэдэг юм уу хартанштай ингүү гэдэг ч юм уу те. Алид талаараа гимтлийн бас асуудлуудтай л тоглолтолтой. Гэтэ JB ч энэ дээр бас би бас MVP-ийн төлөө хөрсөлдөгчдийн нэг байсан шүү гэдгээ. Гэтэ энэ хартын сүүлийн 3 минутанд их бөмбөг Peyton Pritchard-аар явсан шүү. JB ер нь бөмбөд хүрээгүй дээ. Тийм.
Причер ч амар зүрхтэй мэлий бааз руу. Причертэй би нэг бичлэг энэ дээр нэг харсан чи. Амар залт юм л шүү дээ. Гаражнд залж байгаа сте. Тийм. Боол хэвдэл бас. Хувийн өөрийнх нь дрилүүд байхгүй юу? Тэгээ дэрэлүүд. Тийм. Уран биш ч гэсэн яг нэг юм хүчтэй залт гэж тий. Багалтахгүйзалж байгаа сте. Амар залт юм. Тэгээ энэ сүулт энд би шээг бол үнэхээр биширсэн юм. Хідэн довтлогоо дараалж ингэж бүр алдахгүй шийдвээ дундаас. Тэгээ яг хөө JB-ийн чи хариуг нь барьд. Энэ бас амар шийдэлт. Доорт бол энэ дээр амар хамгаалж байгаа шүү дээ. JB бөмбөд нэг хөрөхгүй явж байгаа заалаа өгөөтөх гэд нэг шийдсэн. Тэгээ тэр нь бол орсон. За тэгээд энэ дээр Каруса энэ самбраа агшаагүй тэгээ Бостонгийнхаа өөрсдийнх нь бас жоохон юм болцсон л доо. Энд яачгүй би юу нэвд орчих. Бостны нөгөө ганц сул талтай энэ дэхтэй хөлбөр хэрэгцсэн шүү дээ. тэгсэн. Яа, Босны ганц сул талтай газар нь яг сая энэ тоглолтын дээр Чэти эсрэг таарчих واخхой. Яг төвийн байрлал тий. Марк Дагно нөгөө юу аваагүй нь гоё юмсан л та. Завсарлага авахгүйгээр шууд ингээ өөрөөр нь энэ тоглолтыг явуулсан гоё. Нөгөө талаасаа тэр ч угаасаа тэгээд эсрэг баг нь хамгаалтаа ярилцахгүй гарч ирэх. Шууд нөгөө байраа аваад эн чин паниктэй шүү дээ бас. Тэгээ энэ тоглолтоор ч гэсэн тэгээ нөгөө түрүүний нөгөө нэг хиний MVP авах машин MVP авах магадлал дахиад өсөж байгаа байхгүй. Тий. Одоо яг энэ сүүлийн шийдэлт мэдлэлтэй тий. За тэгээ Бостон OKC Sports гэсэн маш чухал тоглолтыг хийлээ. Хоёуланд нь хожигдчихлоо. Энэ чинь нэг өдрийн зайтай боллоо. Ойрхон хоёр тоглолт болсон юм. Тэгээ ямар ч сан Тэтум эргэж ирсэн. Өнгөрсөн 7 хоногт чинь эргэж ирээд дөнгөж ихний тоглолт нь яг базартай өдөр таарсан шүү дээ. Тэгсэн. Одоо бол ямар ч сан 3 тоглолчлоо. Тэгээ 3 тоглолтын эцэст давгүй шүү. Яг нь 27 минутаас дээш минут тоглохгүй хязгаарлалтаа тоглож байгаа. Тэгэхэд 27 минутанд 27-4 дундчлаад байна гэдэг чинь ер нь бол амар шүү дээ. Тийм. Яг довтлооны хөв яг шийдэл 3 шийдэлтийг жоохон эвгүй байлээ. Тийм. Энд чинь нэг юм руки жилдээ хэвгүй харагддаг байж байгаа сүүлэмжлүүд нэг шийдэлтэй засаад их аятайхан болцсон байх шиг байсан чинь одоо нэг шийдэлт нэг жоохон хүчтэй гараад ирлээ. Айгуу сонь. Шийдэлтийн флоу уг нь чинь ингэж нэг юм хөлнөөсөө дээшлээд яг тэгшрээл ингээл гой төлөх ёстой шүү дээ. Тийм юм яг нөгөө өмнөх жилийн сүүлийн жилүүдийн Тэтумын шийдэлт бас арай биш үлээ. Тийм нэг жоохон гатуу шидэт байгаа юм. Тийм арай л хатуу хүчтэй гараад лээ гараас. Одоо тийм энийгээ тэгээ засаад яг сарын явцаа байна л та. 29% таа юм уу тий? Тийм 3-29% шүү дээ. Шийдэлтний яг юм орохгүй. Одоо тэр Спортстэйсэн тоглолтын дээр ч гэсэн баг 10 шидчихэж нэг 2 моёр л хийж байгаа байхгүй. Тийм байна. Нөгөө Лилердийн бүх хотын тоглолтод оролцсон байдлыг хараад за гэмтэлтэй байгаа хүмүүс нөгөө хүнд хөдөлгөөн хийж болохгүй болохоор 3 шидэлтэндээ илүү анхаарал их шийддэм байна гэж ойлгоцсон байсан болохоор Тэтумыг амар сайн шийдэх болсон. Тэр хөнгүү шийдэх хамгаалтын хэсэг амьсгаа өндөртэй шийдвэр өөрлөлтөө. За Орландо Magic Cleveland Cavaliers-ийн тоглолтын талаар ярив. Кавс Бостон хоёр тоглоход Бостон сүлд хожигдсон тий? Тийм ч учраас Бостон аврагын төлөө дорндоос гараад ирнэ гэж яригдэж эхэллээ. Бүр хог нь өсөөд эхэллээ. Сүлд бас угаасаа гарах байлгүйтэй тий. Орландо ямар ч гэсэн сүлд за энэс өмнө энэний дараа дахиж хожоод 6 тараас хожолтой болчлоо. Ингээ бүсийнхаа 5 руу ямар ч бичигдээд явж байна. Франц Вагнергүүгээр Кливленд нөгөө тал бас яг мичл зэйчл нэг тоглолт өнжөөд Харден тэрнийг хуруугааны гимтээсэн гэ бас гимтлийн нэг жижиг юмнууд байна. Гэхдээ ер нь бол хожих тоглолтуудаа сонцоо байсан. Энэ тоглолт гоё тоглолт болсон. Кливленд нөгөө Леброны хуучин өмсгөлтэйгөө гарч ирсэн юм тий. Гоё ирсэн шүү дээ. Тэгээ Мобли тоглож байна. Энэ өвөл тэгээ чимээгүй байжгаад энэ Харден Кавст ирчдэг Клиперс ч гэсэндээ нэг тиймэрхүү жижиг сажиг солилцоонууд нэмээд Гарландыг авчдаг. Ер нь айгүй гоё хоёр солилцоо болцсон. Тэгээ бүр аль талдаа ашигтай. Одоо тэгэл яг энэ тоглолтын дээр жишээ нь Харден Мичл хоёр хоёулаа 30-25 гэж оноонууд авч байгаа байхгүй. Бэйн бас амар сайн тоглолцсон байсан шүү дээ. Багийн хоногтаар тэргүүлсэн байлээ. 35 он авсан байсан. Өө бүрөө. Банкеро, Тристен да Силва. Бэйн 3. Орландо бас сайн тоглосон. Ер нь жоохон унгавь. Мичлийн хөдөлгөөн амар л таа угаасаа. Хөлөө болохгүй явсан шүү. Энэ ингээ сонио харахаар одоо Харден Мичл хоёр сайн тоглоод за Мобли бас
даблтай 20 төгсөн оноо аваад Сэмэрэл тоглоо. Сэлгэнээс нь Кён Элис энэ дээр чинь Кливлендээс амар тоглож байгаа шүү дээ. 20 оноо аваад. Тэг ингээ харахаар хүмүүсийн авсан оноог харахаар Кливленд хожигдсон юм шиг харагдаад байгаа. Сэлгэн мэлгийг нь харьцуулахаар. Тэгсэн чинь яг үндэ Орландо хийсэн. Гэтэл ер нь 3 сар гараад нэг багууд ер нь төвдрөл нарай өөр болцсон харагдаад энэ тоглолтууд ер нь тийм учраас гоё орж ирж байна тий. Плей-офф руу төхөөлөнгүүд одоо багууд Тэгээ гол нь ягаад энэ хоёр багийн тоглолтыг онцлоод байна вэ гэхээр плей-офф ихнэштэнд хоорондоо яг өнөөдрийн байдлаар бол таах үз байгаа байхгүй. 4-5-аар гараад тэгж л гараасан. Орландо тэгээ буцаа хүлээлт нүрээд эхэллээ шүү дээ. Эхэлсэн. гол нь Францгүйгээр ингэж тоглоод байна л да. Тэгээ Банкера ямар ч зүйн тоглолтууд дээр 26-9-5 дундчилсан байна. Гэтэ Франц Вагнер Банкера хоёр зогцохгүй Харин байгаад байдаг штэ. Одоо тэгээ Франц нь ирэхээр буцаад унах юм байна. Билээ одоо Орландотой таарах гэсэн баг бол Байхгүй шүү. Би манайх л таахгүй шүү. Би л таармаагүй шүү. Ядаргаатай л да. Тийм хамгаалдаг. Гэхдээ манайх нэг идэвч ядаргаатай зодож нүрээд идэх Гол байхгүй. бак нөхдүүд байгаа шүү дээ. Болчлог нөхдүүд байгаа шүү. Ер нь бэ. Детройтыг л одоо Манус нэг муу залуус гээл онцлоод ярьсан болохоос биш. Яг үнэндээ тэр хатуу ширүүн тоглолтоор бол плей-оффт Орландо чи юу гэл тээ. Тэгээ манайх ч нэг юм том багуудад дээрдгүйж тоглолдог байхгүй. Одоо энэ Кливленд ч бас Мобли зайлан малт ингээд төлдөө сайн. Нэлцээс нуттай л тоглолт. Тэгээд Детройт нэгээрээ гараад энэ хоёр 4-5-аараа гараад энэ том багууд ихнээсээ л ингээд хоорондоо мөргөлдөө. Том бит юм байна. Тийм хоорондоо мөргөлдөө л явж байгаа. Физикл багууд гэдэг тий. Тийм. Багийн тоглолт нь гоё ч гэсэн гэхдээ Банкера шиг лидертэй мэдгүй мэдгүй шүү. Дээгүүр байгаанууд нь л гоё. За дараагийн тоглолт Фили Детройт. Фили тэгээд ямар хэцүү нөхцөл байдалд орчвоо. Гэтэ яг за лидерүүд нь ирэхээр бүх юм шал өөр болол явчихал байх л та тийм. Макси 3-7 Одоо тэгээд нөгөө тоглохгүй юм би Монголдох их төлөөлөгч нь шийдэлсэн байлаа шүү дээ. Эвлэрсэн байлаа шүү дээ. Одоо доош унамаар байна. Гэхдээ угаасаа доош унах боломжгүй. Дээшлэх боломжгүй. Яг Клиперс шиг байхгүй юу? Warriors шиг ч юм уу эсвэл Төгрийн гацаанд орсон байгаа юм тий. плей-инд угаасаа тоглоно. Тэгэхээр плей-ин дээр хожоод тэгэл 7-оор юм уу 8-аараа гарьяа л гэдэг бодолтой болцсон байгаа юм байлээ. Гэтэ бас эр хүмүүс нь ирчүүл одоо за 8-аар гарлаа марлаа Детройтын эсрэг амар гоё тоглохгүй юу? Фили. Яаштгүй. Имбит айгу сайн л байж байгаа сая яцсан шүү. Имбит гол нь яг плей-оффт тэгээд яг бүх тоглолтод тоглож чадах уу нэг талаасаа. Чадвал эвгүй баха Детройт. Нөгөө талаасаа тий эвгүй. Нөгөө талаасаа гэхдээ энэ гол нь Пол Жорж жишээ нь яаж тоглох вэ? Бостонтой орыг тарах шүү. Бостон хоёр дээр байгаа шүү. Тэгвэл сайн л. 7-оор. Бостон Вилли хоёр тарах юм. Манайх ямар хожиж сураагүй юм шиг. Олон ч одоо энэ бид нүлэмсийг үзсэн. Юу аюухан байх вэ? Фили болоос юухан байх шүү. Гол нь би Максигийн гэмтэл санаа зовоод байна. Тий. Гол нь 3-7 хоногийн дараа яг ирнэ гэсэн баттай биш 3-7 хоногийн дараа ахаад эмчийн үзлэгт ороод шийдэх гэмтэл байхгүй тий. Ер нь бол тэрний хурууны гэмтэл нь месцаас л хийлгэхгүйгээр л өөрөөр нь эдгэх маягтай л байгаа юм байлээ л дээ. Фили шүү дээ. Детройто таар бол балраа шүү. Яагаад гэвэл Жэлен дүүрэн Эмбит хоёр тоглоно гэхээр Эмбит бэртэлтэй тий. За одоо Эмбит дахиад дахиад юм болно шүү дээ. 7 хоног тоглохгүй гэж юм. Энэ хугацаанд ямар ч сан 3 тоглолт хийнэ. За 3-7 хоног Макси лав тоглохгүй. Пол Жорж одоо ямар ч сан 7 тоглолт дутуу байгаа юм байна. Нөгөө тоглолтын шийдвэрлэлд дуусах. Сүүлийн 10 тоглолтын дээр л ирэх байх. Одоо бэлтгэл ээж байгаа болж байгаа шүү дээ. Мэдхгүй. Таг болсон. Наранд би шарж байгаа юм байна. Нөгөө шийтгэл амслаа гэдэг нэг мэдээлэл гараад тэрний дараагийн тоглолтоос эхлээд багийнхантайгаа чамд байгаагүй шүү дээ. Бүр нөгөө тоглолтын бос уцтаа ордон ч ирээгүй тэгээд баг 10-аад тоглолт болсон шүү дээ. Тэгэхээр форм алдсан болоод тэгээд бүр бална өстэй. Гэтэл энэ гуравчин плей-оффтой ирвэл Фили гоё баха. Детройтыг би одоо арайч дараа жил л дэшээ үзэх юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Үгүй юу. Тэгвэл бол ямар семифинал бол найдвартай өрнө. Бүрөө. Шигтэй бол давчих. Дөрөв дээр л одоо тэгээ нэг юунуудтайгаа үзэн шүү дээ. Детройт нодон ч плей-оффт ямарч ороод Нэгээд аваад хоёр дээр Хоёр дээр ямар очроо таарах нь гэдэг үү шүү дээ. Бостон юм уу эсвэл юу юм уу? Нэгээр гараад манайхаа таарахгүй шүү дээ. Тэр нөгөө Орландод Кливленд хоёрыг чинь хоцсон мэдсэнтэй таарна шүү дээ. Орландо Кливленд тэгээд Орландог бол хожиж байгаа. Кливлендийг бол эйгүү бах. Детройт Кэнэ дөрөв хоёр бол тэгээд хамгаалт хоёр талт гэлээс. Айгуу л гоё заа. Жорж гэж нэг амар хамгаалдаг гараа нөгөө тэр энэ 7 Хамгаалт сайрс гэдэг нь хитаа хэрэглэдэг тий.
Гэтэ Детройт яг сая сүүлд нэг 4 дарааж хожигдоод бас нэг жоохон шүүмжлүүлэх юмаа өөртөө хийсэн. Тий. Тий. Гэтэ одоо буцаад гайгүй байлгүй дээ. Тэгээд ямар ч нэгээрээ гараад дуусах байх. Бостон гэтээ бас ойрхон байгаа л да. Та гурыг нэг юм ярихгүй байгаа болохоор чи миний гомдоод ор өрөөд одоо ингэж байгаа байхгүй. Спорт биш ээ, OKC шүү дээ те. Энийн өмнөх үлрэл нэгээр гарч яхад за яг угаасаа нэгдүгээр шатаа даваагүй те. Өнгөрсөн жилжингаа туршлага ярьчаад Спорс Детройт 2 дээр огт туршлага ярьдаг чинь жоохон сонир. Детройт угаасаа авраг болохгүй. Авраг авах магадлал харцгаа. Финалд ч гарахад хэцүү. Хийлгүүгээд уусан бодож шал Аврагын хөтөр бол угаасаа Спорсоос сүнсээ зайлтал хайж байгаа. Би ч яаж байгаа, би ч яаж байгаа. Спорстер би бол туршлагатаар туршлахгүй ямар ч хамаагүй. Спорсэнтэй туршлахгүй юу байх нь хамаагүй. Туршлагатай хүмүүс байгаа шүү дээ. Харрисон Барнсуугаа Фокс ч өөр туршлагатай. Спорс чи юу? Спорт бол тэр туршлага муушлага хамаагүй. Манай хэсэг Каруса байсан. Каруса чи тэгээд яаж Фокс дайцуулах юм бэ? За одоо нөгөө авраг авах магадлал чинь сая OKC-гийн энэ 7 хоногийн галзуурал Бостны аимшигтай сайн тоглолт бүх юмнаас шалтгаалаад хамгийн өндөр магадлалтай 2 баг OKC Бостон 2 болоод өөрчлөө. Тэгээ гол нь Бостонгийн магадлал өсөж байгаа нь Бостон өөрөө дорндоос финалд гарах магадлал маш өндөртэй байхгүй. Энэ сүүлийн 5-6 жил байнга энэ deep run буюу одоо плей-оффын дандаа семи конференцийн бүсийн хагас шигшээ, бүсийн шигшээ, финал хүртэл энэ ингээд дандаа тийм явцсан багч нь бас арай өөр штэ. Дорндын багуудтайгаа сайн тоглоод байгаа юм тийм. Дорндыг тэргүүлэгчид одоо жишээ нь ESPN-ийн үндэснээр бол авраг авах магадлалаар 7-д явж байгаа байхгүй. Энэ донд Lakers байхгүй хаа. Энэ бол буруу байна. Энэ ямар хүмүүс гэж магадлал гараад байна. Cavs New York Detroit 3-ыг Lakers-д хождог. Нөхцөл байж. Яа. Өнөр. Нөхцөл байж. Үнэ биз дээ. Та юу гэж бодож байна? Cavs New York Detroit чаахаа финал таарна штэ. Ер нь зүгээр. Энд тэ юу Магадлал ярих юм бол. Denver Spurs хоёрын магадлал бүр амар ойрхон байгаа юм шүү дээ. Тий. Тэгэхээр Spurs амар байна да. Амар. Бид нар ч Spurs-өөс нэг сүнсээ зайлтлагаад байгаа юм шин. ESPN-ийн ч гэсэн Spurs-ыг амар л үнэлж байгаа. Denver авраг авсан багтай ойролцоо шансаа оруулж штэ. Тэгэхээр тэр дорндын тэргүүлэгчээс бол хамаагүй илүү үнэлсэн. Энд яг буруу шүү дээ. Бостогоос илүү магадлалтай шүү дээ. Spurs төрүүлэх. За юу ч. Гүйг нөгөө талаас нь финалд гарахтлаа Бостон амархан гарч штэ. Гүйг өрн борнд ялгаа байхгүй. Тэрэндээ тэгээ 14 болчихсон. OKC чинь угаасаа 42% байгаа юм чинь өөр өрөндөөс баг гарч ирэх боломж нь үлдсэн 60% шүү дээ. Тий 58% шүү дээ. Тэрийг хаачаад байна. Гэж худлаа хэлдэг юм да. Түүнээс шүү. Одоо энэ баг хойш дандаа худлаа хэлдэг шүү дээ. Одоо та нар төрүүлэхгүй зөө. Шал худлаа гэх. Хоёр бага нэмээд би одоо бүр ингэж бодож байна одоо сүүлдээ. Энэ хоёр Seattle Las Vegas-ийн хоёр багийг нэмээд энэ бүсээ бүр болоод харин хамгийн шилдэг амжилттай 16 багаа л плей-офф тоглуулад биш ээ. Тэ 16-гаа. Үлдсэн 16-ан тэгээд драфтаа сугалдаг. Тийм болох хэрэгтэй. Бүсээ яагаад төрүүлэхгүй гэж бүсээ болно гэхэлэр чинь тоглолтын 4-3-2 тоглолт хоёрыг яана. Тэгэл өдрөл болгон нөгөө одоо өөрчлөлт ингээд сольж болно шүү дээ. Нэг үлрэл 4 тоглосон бол дараа үлрэл нь 3 таашдаг ч юм. Энэ хоёр баг нэмэгдэхэр нэр яах юм бол? Өнөөдөр тийм 82 тоглолт. Тэр хоёр баг ч харин гол нь нөгөө бүс нутгаар нь одоо NBA ч бүсээр нь хуваацсан байгаа шүү дээ. Газар нутгийн байршлаар. Vegas чинь баруун эрг. Харин баруун талд байгаа. Баруун эргч биш яг баруун талд. Тийм. Seattle чинь баруун хойд, баруун. Тэнгүүт одоо ингээ яг голоор нь хуваангууд Minnesota л нэм үү Memphis дорн руу орох юм бэл. Тэнгүүт одоо энэ чинь нөгөө нэг өөр аргагүй юм бэл. Наа чи сони болох гээд нөө. Тэгэхээр нөгөө нэг 82 тоглолт чинь тоон нааша цаашаа хөдөлж таарна. Статистикууд бас хөдөлж таарах гэдэг шүү дээ. Статистик утгагүй. Бүх цагийн статус чинь би хинт чамаагүй болох. За дараа 7 хоногт маш нарийн энэ талаар ярилцгаа тэгвэл. За ингээд энэ хүрээд өнөөдрийн баазрын дугаараа өндөрлөсөн хамт байсан та бүхэндээ баярлалаа. Оо. Энэ ч одоо ингээд яг энэ хിവэр амар удаж байгаа. Юу ерөөсөө үзээд юугаа үснэгч юу. Би бол Шарлоттоос айж шүү. Үнэ тийм шүү дээ. Одоо ардаа Шарлотт плейнд одоо ингээ хожоол яваад байвал 7-оор гараад плейнд Атлантатай ч юм уу ганц тоглоод хожоод тэгээ Бостонтой таарчих боломжтой харагдаж шүү. Таарахд үүсэж. Детройт Шарлотт хоёрыг бас үзүүл амар гоё шүү дээ. Детройт Шарлотт би бол бас тийм үзээд байгаа. Хоёр ч хоорондоо яадаг үлээ гал настаг хоёр шүү дээ. Ер нь дорндын өрсөлдөөний чимэх гоё учраас болно. Зурл болох тийм. Тэгээд ялагч нь Детройт л. Торонто доошоо унаад Шарлотт Фили хоёр дээшилж ирсэн. Тэгээд Шарлотт нь
8-аар гараад Филийн 7-оор гарыг гэж үү? Тий. Тэгээс ах. Ер нь энд хамгийн болно. сонирхолтой юм ер нь плей-энд л болох юм шүү дээ доорондоо тий. Энэ гоё болно. Есть яг нөө Тэгээ плей-офф эхний шатнд ч гэсэн одоо нэг тим яхааргүй бол. Эхний шаталтаа тэр 4-5-2-ын өрсөлдөөн л амар юм болох юм байна. Орландо. Би одоо харин салгаж явж байгаад энэ Йорк, Кливленд хоёр дахиад хоорондоо таарах үгүй гэж бодож байна. Тэгээсээ. Тэгэл эцэст нь Йорк нь хождог байхгүй. Тэгээсээ. сүүл 2-3 жил гэсэн шүү дээ. Тий. Төвдөө нэг тэр Мичл Роберс нэг чинь дийлдэг байхгүй. Плей-офф шал өөр биш Робинсон гарч ирд юм аа тэр чинь. Ах нь ирлээ гэж байгаа шиг л. За тийм л байна да. За тэгээ амралтын өдрүүдэд айтахтаа сайхан өнгөрүүлээрэ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ивент тэтгэгч Голомт банкла баяртай үзэгчтэй. I gotta hold down the city. Gotta let you know where I come Gotta hold the city down anyhow. They gon' have to really bow. Totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. And scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.